За сайн байцгаана уу? Дараагийн цохилт бол төвийн цохилт буюу Harlem Shot. За төвийн буюу Harlem Shot нь байнга тохиолддог алдартай энэхүү цохилтыг Голландын Harlem хотын нэрээр нэрлэсэн ихэвчлэн 3 ба 5-ын будал дээр даамгарах мөн тойрч 3 идэх хэлбэрээр тохиолдно. Зурагт үзүүлсэн байрлал нь энэ цохилтын үндсэн санааг харуулж байна. За 3 хүнээс бүрдсэн цохилтын цувааг бэлтэнэ. За тэгээд 23 хүүг холдуулаад 28 дээр харын хүүг авчирч ирээд 5 дээр даамгаар авчирна. За тэгэхээр эхнийх 34-29 гээд 23 хүүг холдуул. Дараа нь цохилтын цувраанаасаа 28-22 гэж нүгэж ингээд 3 удаа 5 дээр даамгараад очих юм аа. За дараагийн байрлалыг үзье. За энэ гарааны эхний буюу 2 дахь нүдэл дээр цагааных буруу нүдэл хийснээр үл мэдгчийн гараа буюу энэ төвийн цохилтонд ороод 2 хүү алддаг байрлал байна. За одоо шууд үзье. 33-аас 28. За төвийн бодлыг цагаатсан. Хар 18-аас 22 гээд айлын 28-ийн хүүг идэх гээд орно. За энэ үед 39-аас 33 руу хаавал за энэ нь алдаатай нүдэл. За одоо 22, 17, 11 гэсэн энэ 3 тулгуураар үндсэн цохилт хийгдэнэ. Яг өмнөхтэй адилхан гэсэн үг. За тэгэхээр мэдээж 22-ийн хүүг эхлээд цагаан болгоод дараа нь 28-ийн хүүг цоолоод 30 дээр 3 идэх. За ингээ 3 солилцсон. Одоо энэ хоёр хүүг авч идээд 2 ил тавил. За энэ нь мөн нөгөө талаасаа ч бас хийгдэх боломжтой. За тэгэхээр тэрийг харъя. 32-оос 28. За мөн 18-аас идэх гэж орно. Идэх гэж ороод дахиад араасаа ингээд шулуун хамгаалж байна. Ингэж хамгаалах юм бол 26 дээр ирнэ гэсэн үг. 23-ийн хүүг цагаан болгоод тэгээд 28-ийн хүүг цоолоод 3 иднэ. Мөртөөгөө бас яг адилхан. За энийг үл мэдгчийн гараа гэж нэрлэдэг шүү. За Harlem Shot-ийн 3 дахь санаа. За одоо энэ дээр 37, 32, 28-ын тулгуур хүү байгаа. 14-ийн хүүг холдуулаад 32-оос ингээд 3 удаа 5 дээр даамгарах боломжтой юм цохилтой. За тэгвэл эхний санаа нь бол 14-ийн хүүг цоолж холдуулна. За тэгээд дараа нь 28 дээр харын хүүг авчираад цохилтой юм гэсэн үг. За 34, 29. Тэнгүүд нь 2 удаад. За 14-ийн хүү цоорсон. Одоо шууд ингэж нүгэл 2 удаад зөрүүлээ идчих учраас энэ цохилт хийгдэх боломжгүй болно. Тэгэхээр зөрүүлж идэхгүй тулд 35, 30 гээд за одоо олонхын дөрөв гიშглээд 28-аас 22. Тэгж 18-аас идчихвэл 17-аас 39 рүү идэнгүүт нь 38-аас 30 гараж өгөөд давтар та. За ингээд бас очих нэ. За 4 дахь санаа нь. За өмнөхдөр бол 14-ийн хүүг цоолоод 5 дээр даамгараадсан. Энэ дээр бол 14-ийн хүүг холдуулах одоо шууд ингээ харахад тийм боломж бол хэрэгдэхгүй байна. За эцсийн цохилтыг хийхин тулд эхлээд маш олон хүүгөө өгчиж цохилт хийгдэх боломжтой болно. За 16-гийн эсрэг 16 байна. За одоо цохилтоо хий. Эхлээд 32-оос мэдээд цохино. Гэхдээ энэ 18-ийн хүү саад болох учраас энийг холдуулаад за хайнд аваад шин. Хоёр нь бол энэ ингээд давхар цохилт хийгээд хүмүүдийн цоолоод даам гарч байгаа гэсэн үг.
За ингээд 9 эсрэг 9 болсон. Тэгэж 7 7-ог солилцсон гэсэн үг. За тэгээд 9 эсрэг 9 болсон. Төгсгөл рүү орох энэ үед цагааны дам 2-оос 3 завж аашлах юм бол 4 хүний хүчтэйч болох боломжтой болдог. За тэгэхээр эндээс хожих нь гарцаа баах нэ. За одоо шалгалтын хэсэг. 3 амархан бодлого өгнө. Тэний хариултыг комент хэсэгт үлдээнэ үү. За шорт дээр тэгээ үргэлжлүүлээд бодлогуудаа оруулаад байна. Тэндээс өөрийгөө баттгаарай. За тэгэхээр илүү ихийг үзэх бол subscribe дараарай. Баярлалаа.